Энэ бүхэн эхэнд маш энгийн гэмгүй санаанаас эхэлсэн. Зөвхөн эргээр бодоод байх нь хүний амьдралын бүх зүйл сайхан болно гэж эндүрдэг. Анх гарсан цагаас ахуулаад маркетинг, баримтат кино, ном зохиол гэд олонний танил хүмүүс хүртэл үүнийг сурталчилж байсан. Зарим хүмүүсийн карьер нь зөвхөн татах хүчний хууль манифест хийхийг амьдрал зааснаар насныхаа орлогын их үүсвэртэй болсон. Гэвч энэхүү гэмгүй санааг ашиглаж байгаа эдгээр нөхдүүдийг харах юм бол цаана нь бүгд л ашиг сонирхлын зөрчил агуулгадж байдаг. Надад нэг найз маань таталцлын хууль бол үнэн гэж хэлж байсан. Таталцлын хууль манифест гэдэг бол бодиттой зүйл. Хэрхэн яаж өөрийнхөө мөрөөдлийн амьдралтаа хүрэхийг заана. Энэ бол зүгээр нэг хүн бүрийн мэддэг зүйлийг мөнгө олох хэрэгсэл болгож ашиглахын тулд хувь хүний хөгжлийн багш нар эдгээр институтс байгууллага төлхөө маркетинг хийж олон нийтэд сурталчилдаг. Энд таталцлын хууль гэдэг эмгүү санааг хэрхэн ашигтай бизнес болгож түүгээр цоошин калт маягийн урсгал үүсгэснийг ярих болно. Энэхүү санааг ашиглаж хүмүүст өөрсдөд нь эргэлзээ үүсгэж газлайтинг хэрхэн амжилттай хийж мөнгө олсныг ярих болно. Хамгийн түрүүнд үүнд эхлээд ямар асуудал байгааг олж харах нь нэн тэргүүний чухал зүйл. Үүний гол цөм итгэл үнэмшлийг бид бараг бүгдээрээ мэднэ. Тэгэхээр энд өөрийнхөө судалсан ойлголтоо чадах чинээгээр тайлбарлаж өгье. Орчлын ертөнцийн бүх зүйлс энергиэс бүрддэг. Өөрийн гэсэн эрчим, вибрац, үйлзэл хэмнэлтэй хөдөлгөөнтэй байдаг. Бидний бодол мэдрэмж ч гэсэн давтамжтай. Таны бодол мэдрэмж бүхэн энергийн долгион ялгаруулж байхад яг тэрхүү давтамжтай өөр зүйлсийг татаж авдаг гэдэг. Яг л дуртай FM сувга тааруулахтай ижилхэн. Бид тэрхүү долгион таарахад түүн дээр явж байгаа дууг л сонсож чаддаг. Тэгэхээр амьдрал ч гэсэн яг үүнтэй ижил юм. Өөрийнхөө ухамсар, анхаарлыг орчлын ертөнц рүү хандуулж эхлэхэд яг тэрхүү үйлдэл дээр байгаа зүйлсийг татаж авдаг юм. Тэгээд тэрхүү зүйлээ амьдралд манифест хийх боломжтой юм. Энэ нь эд баялаг, аз жаргал, хайр гэх мэт эдгээр зүйлсээ аль хэдийн авсан юм шиг бодож мэдрэх хэрэгтэй болдог. Ингэснээр эдгээр зүйлсийг амьдралд татаж авах юм. Таны амьдралд эдгээр зүйлс тохиолдож байсан байгаа. Жишээ нь гэхтэл амьдралдаа ямар нэгэн зорилго тавиад түүндээ хүрэх гэж бүхий л анхаарал, хичээл зүтгэлээ тавихад гинэтл хаанаас ч юм бэ яг зөв хүн нь таарад яг зөв цагтаа яг тэрхүү зорилго руу чинь алхамаар ойртуулсан байдаг. Орчлын ертөнц таны бодол, мэдрэмж яг нэг зэгт огтлцох үед гинтийн санаандгүй зүйлс тохиолдож эхэлдэг. Жишээ нь олон жил уулзаагүй хамгийн сайн найзтайгаа уулзах ч юм уу. Үүнийг бид аз гэж нэрлэдэг. Үнэн гэвэл та энэ бүхнийг амьдралдаа манифест хийж чадсан. Ингэж бодохоор өөрийгөө агуу хүчтэй юм шиг мэдэрч байна уу? Өөрийн бодол, мэдрэмжийг орчлын ертөнцид нэг зэгт огтлцуулснаар тэдгээр зүйлсээ амьдрал дээр бодитоор татах боломжтой. Жишээ нь гэхтэл эерэг бодол, мэдрэмж амьдралд эерэг үр дүн үйл явдал татаж авдаг шиг сөрөг бодол, мэдрэмж хандлага ч гэсэн сөрөг зүйлсийг л татаж авна. Хэрэв өөр шир зээл, харилцааны асуудлаа л бодоод байвал та эдгээр сөрөг зүйлсийг амьдралдаа татаж авна. Үнэн гэвэл та өөрийн оршихуй амьдралыг зөвхөн өөрийн бодол, мэдрэмжээ өөрчилснөөр өөрчлөх боломжтой. Хорвоо дэлхийн агуу бөгөөд элбэг баян, үүнд хайр, баяр баясгал, амар тайван л бий. Өөрийн бодол, мэдрэмж, ухамсараа энэхүү амар тайван сайхны үйлдэл тааруул. Эдгээр сөрөг өнгөрсөн муу мухай бодлуудаа өнгөрсөнд нь хай. Бодолтой амар тайван байснаар амьдрал чинь ч гэсэн амар тайван байх болно. Энэхүү санаа үүний эсийг судалж, үүнд яг ямар асуудал байгааг олж харахын өмнө татах хүчний нууцын юу хүмүүсийн сэтгэлийг татаад байгааг олж харах хэрэгтэй. Эерэг бодол бодох санаа нь өөрийнхөө бодлоор амьдралаа өөрчилнө гэсэн итгэл найдвар. Тэдгээр зориг мөрөөдлөө төсөөлөн бодсноор амьдралаас яг юуг хүсэж байгаагаа олж харах юм. Эдгээр зүйлс тэмч буруу зүйл биш юм. Цааш явахаас өмнө хэд хэдэн ялгааг олж харах нь чухал. Эерэг бодол бодоод өөртөө зориг тавиад мөрөөдлөө төсөөлөд түүнийгээ баталж мэдрээд бясалгал өвөлдөөд эдгээр зүйлс нь бүгд өөрийн гэсэн тустай ойлголттой. Ингивч энд би эдгээр зүйлсийн талаар үнэн үү, хотлоо гэдгийг ярих гээгүй. Татах хүчний хууль гэж энэхүү нэр томьёог үүсгэсэн хүмүүс эдгээр зүйлсийг аваад өөрсдийнхөө санаагаар баяжуулсан гол асуудал нь байгаа. Тэгэд үүн дээрээ нэмээд spirituality, сүнслэг cult маягийн шашинлаг зүйлсээр баяжуулсанд гол асуудал нь байгаа юм. Та нарын заримд чинь татах хүчний хууль гэдэг угаасаа
шал утгагүй санагдаж байгаа байх. Гэвч үүнийг практик арга барил гэхээс илүүгээр хэрхэн ашигтай бизнес модель босгож үүний ард хүлэх асар их мөнгөний тоо хичнээн хүмүүсийг баян болгож байгаад асуудал нь байгаа юм. Скам ч юм шиг үгүй ч юм шиг. Зүгээр л нэг энгийн нэг санааг ашиглан түүнийгээ баяжуулаад хэдэн сая доллар олж байгааг хараад энэхүү идеологи сурчилж байгаа сургалт үүний ард өрнөх бизнесийг сайтар судлах хэрэгтэй болж байгаа юм. Танд ер нь тэгж бодогдохгүй байна уу? Учир нь үүний цөмд маш том асуудал байгаа юм. Хувь хүний хөгжил, шинэ эртний гүрүүнээр spirituality гэх мэт зүйлсийг хамаад нэг багц оюун санааны бүтээгдэхүүн гаргаад зарж байгаа. Тат хүчний нууцад итгэдэг та нарын заримд чинь анхааруулхад хэрв энэхүү контент та нарын итгэл үнэмшлийг чинь өгөөсгөж шүүмжлэлтэй санагдаж байвал энэхүү бичлэгийг дуустал нь битгий үзээрэй гэж зөвлөх байна. Харин миний асуулт та надтай хамт туулаа нөхрөө хэр хоол явах итгэлтэй байна вэ? Татах хүчний хуулинд нэг гол тулгуур итгэл үнэмшил байдаг. Таны бодол болон итгэл орчлон ертөнцид үйлдэл долгион цацруулдаг. Энэхүү үйлдэл нь өөр нэгэн ижил давтамжтай үйлдэлийг өөртөө татна. Тийм мэдэгдэл үнэн гэдгийг нотлох үүргэн таталцлын хуулинд итгэгчдэд ноогдож байна. Тийм үү? Альберт Эйнштейны алдартай үгч бас бий. Орчлон ертөнцийн бүх юм энергиэс бүрддэг. Чи хүсэж буй бодит байдлынхаа давтамжтай таарвал заавал тэр бодит байдлыг чи өөртөө татна. Өөрөөр байж болохгүй. Энэ бол философи биш. Энэ бол физик юм. Гэвч яг үнэндээ тэр хизээч ингэж хэлээгүй юм. Таталцлын хуулинд итгэдэг үнэнч итгэгчдийнх нь хувьд энэ нь гайхалтай ижил боловч эдгээр үгсийг тэрээр хизээч хэлж байгаагүй. Эйнштейний нэрийг ашигласан энэ жижигхэн жишээ боловч баримтыг зөөлөн гуйлах, хуурмаг байдлаар өөрчлөх энэ төрлийн зүйлс нь таталцлын хуулийн талаар гүнзгийрэх тусам дахин давтагдах сэдв шиг санагддаг. Псевдо шинжлэх ухаан, хуурамч шинжлэх ухаан гэдэг нь хууль гэх мэт үг. Эсвэл квант физик шинжлэх ухаанд бүдэг бодог хамааруулсан ишлэл ашиглан өөрийгөө шинжлэх ухаанд үндэслэлтэй мэтээр харагдуулах гэж оролддог мэдэгдэл, итгэл үнэмшил, эсвэл дадал зан үйлүүдийг хэлнэ. Мэдээж псевдо шинжлэх ухаанд ямар ч шинжлэх ухааны арга зүй болон нотлохоо байхгүй. Анхнаасаа хуурамч шинжлэх ухааныг нотлох боломжгүй билээ. Гэвч үүнийг худал хуурмаг баталгаа нь интернетэд олон нийтийг төөрөгдүүлж чаддаг. Жишээ нь гэхэд Google-с таны бодол мэдрэмжид давтамж байдгүй гэж хайхтал хамгийн эхний боксонд бүхий л сэтгэл хөдлөл, бодол мэдрэмж, өөрөөсөө үйлдэл долгион илгээдэг гэж хариулна. Тэгээд энэхүү ишлэлийг хэлж байгаа сайт нь квант физик болон бодлоо өөрчлөх гэсэн гарчигтай байдаг. Гэвч үүнийг өшөө илүү цааш нь судлах юм бол энэ нь доктор Ким болон доктор Хил гэсэн гарчигтай байдаг. Аль аль нь энэхүү сайтын админ гэдэг нь тодорхой. Тэдний вебсайт дээр бичснээр тэд хамтдаа биофидбек, мэдрэл хэлзүүн програмчил, төвд буддизм, гипноз, эрчмийн сэтгэл судлал, коучинг, төсөөлөл, бясалгал зэрэг нийт 20 гаруй цогц холистик арга барилын чиглэлээр мэргэшилтэй гэжээ. Ямар ч шинжлэх ухааны цол хэрэгэн мэдлэг туршлагагүйгээр бүр түнчлэн физик болон квант физикийн мэдлэг туршлагагүй байгаа нь ойлгомжтой. Уг нийтлэлүүдийг сайтар ухаж ойлгвол зүгээр л хий төсөөлөд хэдэн худал хуурмаг таамагуудаар дүүрэн байгаа нь тодорхой харагдана. Анхны нийтлэлд бас квант механик ба таны жинхэнэ боломжууд нэртэй өөр нэг нийтлэл рүү чиглэсэн дэд холбоос сублинк нь байна. Энэ нийтлэлд тэд доктор Масаро Эмотогийн нэгэн судалгааг иш татсан байна. Эмотогийн судалгааг ихэвчлэн таталцлын хуулийг шинжлэх ухааны үндэстэй гэж батлах, эсвэл бодол, сэтгэл хөдлөл нь бодит физик ертөнцид нөлөөлж чадна гэсэн санааг нотлох орлогын үед иш татдаг юм. Эмотогийн үзэж байгаагаар бидний сэтгэлийн энерги болон долгионы усны физик төлөв байдлыг өөрчлөх хүчтэй гэж үзээд байгаа. Төрөл бүрийн шилэн савнд ус хийж хаяглаад тэдгээр нь янз бүрийн үг бичиж хөгжим сонсгож хөлдөөгөд мөсний талстуудыг микроскопоор харж судалсан. Эерэг үгсээр шившүүлсэн усны талстууд тунгалаг гоёмсог хэлбэртэй талст үүсгэж байсан бол сөрөг үгсээр шившүүлсэн усны талстууд мохир заван хэлбэр дүрсгүй байжээ. Эмотогийн уг туршилтын анхны хоёр талын сохор туршилт нь хамтран судлаачд болох Дин Раден, Гейл Хайсон болон Такашига Кизу нарыг оролцуулсан байна. Дараа нь уг судалгааг Explore the Journal of Science and Healing нэртэй шинжлэх ухаан эмчилгээний сэтгүүлд хэвлүүлжээ. Тэгвэл Эмото үнэхээр ямар нэгэн чухал зүйл олсон байсан гэж юу? Ингивч дахин нэг удаа гаднаас нь харахад илэрдэггүй хуурмаг байдлын нэг төвшөнд тэнд оршиж байна. Эмотогийн судалгаанд оролцсон Дин Раден мөн Explore the Journal of Science and Healing нэртэй сэтгүүлийн хамтарсан ерөнхий редактор юм.
Тэр л сэтгүүлд уг судалгаа нийтлэгдсэн бөгөөд Explore сэтгүүлийг нийтлдэг агуулгын холмоос шинжлэх ухааны хүрээллээс ихээхэн шүүмжлэл авсан. Түүнийг бүр жинхэнэ шинжлэх ухааны сэтгүүл мэт дүр хэсгсэн хуурамч зүйл гэж тодорхойлсон байна. Emoto-гийн анхны давхар нууц Double Blind судалгаа үнэндээ муу зохион байгуулсан. Харин дагаж хийсэн 3 давхар Triple судалгаанд туршилтыг давтан хийгээд үр дүн бүрч бага ач холбогдолтой гарсан бөгөөд туршилтыг зохиох ёсоор хянах нь хэцүү гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Emoto өөрөө техникийн үүднээс доктор биш. Тэрээр Энэтхэгт байдаг Medicine Open International University of Medicine нэртэй байгууллагаас альтернатив анагаах ухааны докторийн зэрэг авсан гэж байгаа. Иймэрхүү их сургууль нь зарим нэг хүмүүс зориуд татан тэдэнд хуурамч диплом зарсан гэж ярьцгаадаг. Тэгээд Emoto-г James Randi-гийн саяыг хож хэмээх үл мэдэгдэх тайлагддагшгүй зүйлийг нэвтрүүлэгт уурсан. Супер хүч болон паранормал зүйлсийг баталсан хүн бүрт сая долларын шагнал амласан юм а. Үүнийг шинжлэх ухааны туршилтаар батлах юм. Харин Emoto нь энэхүү туршилтанд оролцоогүй юм. Дахин нэг удаа татах хүчний хууль гэж нэрлэгдэх шинжлэх ухаантай холбоотой мэд санаануудын нийтлэг сэдв нь маргаан шүүмжлэл болон худал хуурмаг байсаар байна. Эдгээрийг ихэвчлэн квант физик эсвэл тархины долгион зэрэгт бүдэг бадаг хамаатуулдагч тэдгээрийг ярьж буй хүмүүс нь уг сэдвийн талаар мэргэжлийн мэдлэггүй байх нь илбэг юм. Ингээд татах хүчний хуулийг хуурмаг шинжлэх ухаан гэж хэлэгч аргагүй. Үүнийг шинжлэх ухааны туршилтаар батлах ямар ч боломжгүй. Үүнийг сурталчилж байгаа нөхдүүд ч гэсэн квант физик гэх мэт нэр томьёо ашиглаж өөрсдөө ямар нэгэн шинжлэх ухааны цол хэрэгмтэй хэмээн дүр эсгдэг. Үүнийг зөвхөн шинжлэх ухаанаарч бодиттой эсгийг баталж чадахгүйгээр барахгүй. Үүний идеологи ч гэсэн маргаантай бөгөөд эдгээр хүмүүс ямар шалтгааны улмаас үүнийг сурчлаад байгаа далд санааг нь асуух хэрэгтэй. Татвчны хуулинд нэг том асуудал бий. Магадгүй та надаас чи өөрөө ядаж таталцлын хуулийг амьдралдаа хэрэгжүүлж үзсэн юм уу гэж асуух байх. Эдгээр шинжлэх ухаанд батлагдаагүй шүүмжлэлд өртөөд байгаа төсөөлөн бодох гэх мэт зүйлсийг оролдоод үзээч гэж санал болгох байна. Гэвч үнэн гэвэл анх баримтат киног нь үзээд бүх номыг нь уншиж үзээд өнгөрсөн амьдралдаа олон сар жилээр оролдож үзсэнгүүл та итгэх үү? Үүнд хоёр үйл явдал бий болно. Нэг нь хүссэн зүйлээ би амьдралдаа манифест хийж татаж авсан, эсвэл чадаагүй ч байж болно. Энэ нь өөрөө субъектив зөрчилдөөнтэй юм. Тэгвэл би орчлын ертөнцөөс хүссэн зүйлээ аваагүй байлаа гэж бодъё. Тэгээ нэг жилийн дараа тань дээр очиод юу болсон талаараа ярина. Инхээр татах хүчний хуулинд итгэдэг та надад яг юу гэж хэлэх вэ? Чи хангалттай итгэж чадахгүй байгаа учраас таталцлын хууль чамд үйлчлэхгүй байгаа юм гэж Чи үнэхээр хэсэргүүцэл дотоод сөрөг энергитэй байснаар өөрийн энергийг хүнд олгож байна. Ингэснээр чи хүсэж буй зүйлээ биш, харин тэр зүйлийнхээ эсрэг байдлыг л татаж байна. Тиймээс ухамсарыг тарих угаалт хийж сөрөг байдлыг арилгах нь маш чухал гэж тэд үздэг. Гэвч энд л асуудал оршдог. Татах хүчний хууль буюу Law of Attraction нь үндсэндээ няцааж болшгүй unfalsifiable үзэл санаа юм. Харин ийм няцаагдах боломжгүй үзэл санаанууд нь муу санаатай хүмүүсийн ашиг хонжоо хайхад хүргэдэг. Учир нь би хэрвээ чамд ийм няцаагдшгүй итгэлээр тулгуурсан курс, хөтөлбөр эсвэл ном зарах гэвэл түүнийг шинжлэх ухааны аргаар худал гэдгийг нотлох боломжгүй байх болно. Би бүрэн дүүрэн бүхэлдээ ямар ч буруугүй хүн болж байна. Энд чи ямар сайхан тохиолдол тийм үү? Татах хүчний хуулинд үнэхээр итгэдэг хүмүүсийн хувьд та бүхний итгэл үнэмшил хэвээрээ ганхашгүй байсаар байхыг би мэдэж байна. Энэ бүхэн яаж ийм байх юм бэ? Амьдралдаа миний бодсон зүйлс маань биелсэнийг юу гэж тайлбарлах вэ? Өөрийнхөө амьдралд тодорхой үйл явдлыг би манифест хийж чадсныг юу гэж тайлбарлах вэ? Энэ бүхэн тэгээд давхцал гэж тайлбарлах уу? Миний энэхүү цаасан дээр бичсэн болгон биелэлээ олсон. Иймэрхүү давхцлууд олон тохиолдолд байхад ерөнхийдөө байнгын нэг асуултаа битгий асуугаад бай. Тэгвэл татах хүчний нууцыг ашиглаж амжилтанд хүрээд байгаа эдгээр олонний танил хүмүүс алдартангуудыг яах болж байна? Тэд худлаа ярина гэж байхгүй тийм үү? Тэд амьдралдаа үүнийг туршиж үзсэн хүмүүс л байж таарна. Jim Carrey, Oprah Winfrey, Russell Brand, Conor McGregor, Arnold Schwarzenegger, Steve Harvey гэх мэт өчнөө хүмүүсийг дурдж болно. Амьд үлдгэсдийн хазаалт буюу survivor bias гэдэг нь тодорхой шалгарлын үйл явцыг давж гарсан хүмүүс зүйлсээр л анхаарлаа төвлөрүүлж харин амжилтанд хүрээгүй буюу үлдсэн хэсгийг орхигдуулах үед гардаг логикийн алдаа юм. Мэдээж амжилтанд хүрсэн зарим хүмүүс өөрсдийнхөө амжилтыг татах хүчний хуультай холбож болох юм.
Гэвч энэ нь амьдралд хэрэгжээгүй яг тэдэн шиг амжилтанд хүрээгүй 99% хүмүүсийг яах болж байна? Амьдрал дээр нь бид тухайн хүмүүс яагаад бусдын адил амжилтанд хүрээгүй талаар төрөл бүрийн шалтгаан тайлбар гаргаж чадна. Гэвч илүү ухаалаг үнэнтэй нийцэх хандлага гэвэл эдгээр хүмүүсийн амжилтыг олон талд хүчин зүйлсээ үр дүнгиж харах нь зөв. Тэд зорилгоо дэлхийн ертөнцид тунхаглаж зорьсон зүйлсээ төсөөлөн бодож өөрсдийгөө урамшуулж байсан байж болох ч гэхдээ эдгээр зүйлс нь зорилгоо төсөөлөх, итгэх, өөрийгөө урамшуулах гэх мэт заавал тэдний амжилтанд хүрэх замыг тодорхойлох гол хүчин зүйл бол биш юм. Учир нь энд аз, төрөлхийн авьяас, өссөн орчин, хичээл зүтгэл болон тоолж баршгүй бусад хүчин зүйлс ч гэсэн бас нөлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Хүмүүс болсон үйл явдлыг таталцлын хуультай тайлбарлаж байгаа боловч үнэн байдалд хүмүүсийн баталгаажуулах хазаарт үүнийг улам бүр баттгаж гэхдээ улмаар субъектив тайлбар давмгаалж байна гэж хэлж байна. Жишээ нь гэтэл Конор Макгрегор ч гэсэн татах хүчний хуулинд итгэдэг. Бид зөвхөн яасан тулаануудыг нь хараад ялагдлуудыг нь анхаардаггүй. Хабибтэй эсэн тулаан нь бас татах хүчний хуулиас болж гарсан үр дүн мөн үү? Эсвэл тухайн тулаанда бодол санаагаа нэгтгэж чадаагүй юм уу? Мэдээж татах хүчний хуулинд итгэгчдийн хувьд ирээдүйд ирж болох илүү том зүйлийн төлөө иймэрхүү жижиг ялагдал зайлшгүй гэж итгэдэг. Мэдээж хариулт нь ямар ч байсан таталцлын хууль гэдэг оршдгүй үг гэдэг хүн бүр санаа нэгддэггүй. Макгрегорын ялагдал түүний сэтгэл зүй болон бэлтгэл гэх мэт маш олон зүйлстэй холбоотой. Тэгвэл амьдралд урд нь тохиолдож байсан гайхалтай зүйлс бас нэг зүйл дээр хамаг анхаарлаа төвлөрүүлж зорилгодоо хүрсэн ололт амжилт эдгээр гайхалтай давхцлуудыг юу гэж тайлбарлах вэ гэх байх. Иймэрхүү давхцлууд олон тохиолдод байхад ерөнхийдөө байнгын нэг асуултаа битгий асуугаад байна. Байдер-Майнхофын үзэгдэл гэдэг нь ямар нэгэн зүйлийн талаарх таны анхаарал, мэдрэмж нэмэгдэх үед илэрдэг үзэгдэл юм. Ихэвчлэн та ямар нэгэн шин зүйлийг анзаарсны дараа гинэт тэр зүйл хаасайгүй харагдаж, анзаарагдаж эхэлдэг үзэгдэл юм. Үүнийг заримдаа цэнхэр эсвэл улаан машины синдром гэж нэрлэдэг. Учир нь хүмүүс өөрсдөө цэнхэр эсвэл улаан машин худалдаж авсны дараа гинэт хаасайгүй тийм өнгийн машинуудыг анзаарах болсон гэж ярьдаг. Бодит байдал дээр юу ч өөрчлөгдөөгүй байхад шүү дээ. Жишээ нь алим дээр жишээ авъя. Энэхүү видеог үзэж байхад та хэдийн хэдчин алим эсвэл алим гэдэг үгийг тохиолдлоор сонссон бэ. Тэгвэл дахиад нэг анзаараад үзээрэй. Таталцлын хуулинд итгэгчдэд Байдер-Майнхофын үзэгдэл шиг иймэрхүү зүйлсийг амьдралдаа ихээр олж хардаг. Тэгээд үүнийгээ татах хүчний хуультай холбож өөрсдийнхөө бодол мэдрэмжийг бодит амьдралд манифест хийж чадсан гэж эндүрдэг. Гэвч та нарын хинэнч альмыг харах гэж хамаг анхаарал, бодол мэдрэмжээ үүнд зориулав. Тийм биз дээ. Таталцлын хуулийн ертөнцид буюу Law of Attraction-д итгэдэг хүмүүсийн дунд ихэнхдээ зорилготой үндэслэл motivated reasoning ашигладаг бололтой. Тэд эхлээд дуртай дүгнэлтээ гаргачихдаг. Дараа нь тэр дүгнэлтэд зөвтгөх аливаа нотлохоо жишээг хайж, эсрэг нотлохоо баримтуудыг үл тоомсрол хайдаг юм. Хүмүүс таталцлын хуулинд итгэхдээ сэтгэл санаа, мөнгө, өөрийн үнэмшлээ хүртэл шингээдэг. Иймд тэдний итгэл буруу байж магадгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөд хэтэрхий хэцүү байдаг. Учир нь тэд өөрсдийн итгэлдээ хэд их хөрөнгө оруулсан учраас мэдээж энэ бүхний эцэст бүх бурууг өөртөө аавна гэдэг боломжгүй. Тэгээд энэ бүхэн сүүлчийн шүүмжлэлт хүргэдэг. Энд яг ямар асуудал байгаа юм бэ? Хүмүүст ямар ч гэм хоргүй юм бол яагаад хүмүүс татах хүчний хуулинд итгэж болохгүй гэж? Хэрв тийм байсан бол энэ бичлэг ч гэсэн анхнаасаа хийгдэхгүй байх байсан. Гэвч тийм биш юм. Асуудалтай зүйлсийг нь шууд олж тогтооход хэцүү. Учир нь энэхүү концепт яг л бодит үнэн шиг сонсогддог болохоор эерэг бодол бодоод л ингүүл чи эерэг зүйлсийг татаж авна. Үүний эсрэг тал нь ч гэсэн яг адилхан. Сөрөг эрчим энерги ч гэсэн амьдралд сөрөг манифестыг татаж авдаг. Бид бүгдээрээ мэдэж байгаа оптимистик өөдрөг үзэл хүнийг бидний амьдралыг илүү аз жаргалтай болгож өгдөг. Гэвч цаг үргэлж бид эерэг байх боломжгүй лээ.
Бусдыг сөрөг байсныхаа төлөө яллаж болохгүй. Сэтгэлээр унах, өөрийгөө буруутгах хандлага энэ бүхнийг хүнд байдаг л нэг сэтгэл хөдлөл гэж хардаггүй. Тэгэд ч энэ эрүүл мэндэд сайн биш үлээ. Гэвч татхучны нууцад итгэдэг хүний бодол мэдрэмжийг харах үндсэг линзээр харах юм бол яагаад ч сэтгэлээр унаад байгаа. Сөрөг байгаа чинь чи өөрөө сөрөг эрчим гаргаж байгаа учраас ингэж байгаа үстэй. Үүнийг итгэлгүй байдал гэж нөгөө өнөө буруутгадаг. Амьдралд нь тохиолдсон золгүй явдлуудыг өнгөрсөндөө эдгээр муу мухай зүйлсийг сэтгэлдээ төсөөлсөн учраас болж байгаа хэмээн хүлээж авдаг буруу итгэл үнэмшилтэй болгож байгаа. Хэрэг зорилгодоо хүрч чадаагүй бол бодолдоо ялагдсан учраас тэрхүү бодол мэдрэмжээ хангалттай манифест хийж чадаагүй болохоор ийм байгаа гэж хүлээж авдаг. Таталцлын хуулийн нийгэмлэгийн суурьд нэг чухал ойлголт байдаг. Тэр нь буруутгах ойлголт юм. Юмс таны хүснээр болохгүйд эцэст нь буруу нь танд байна гэж үздэг. Хэдийн хүмүүс таталцлын хууль нь чамайг гин буруутай гэж мэдрүүлэх ёсгүй гэж маргаж болгоч өөр давтамж дээр чичирч байна гэх мэт санаануудын цаана уг ойлголт байдаг. Бүх зүйлд чи өөрөө л буруутай. Иймэрхүү няцаагдашгүй итгэл үнэмшил байхад хүн өөрийгөө баг хий хоосон хуурах буюу өөрийгөө газлайт хийж эхэлдэг. Учир нь чамд эсвэл орчинд чинь юу ч тохиолдсон бэ? Үргэлж дагалдах нэг л асуулт байдаг. Би үүнийг татахын тулд яг юу хийсэн бэ? Тэгвэл таталцлын хуулинд итгэдэг хүний хувьд чи сөрөг сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрөхөд хэр бэлэн байх бол сэтгэл уртралд өртснөө хүлээн зөвшөөрөхөд чи хэр зэрэг бэлэн байх вэ? Эсвэл энэ миний энергийг эвдэнэ гэж бодоод тийм сөрөг бодол мэдрэмжээ дарж нуухыг илүүд үзв. Ийм итгэл үнэмшлийн систем хүний сэтгэл зүйд ямар хор хөнөөл авчирч болохыг нэг төсөөлөд үзээрэй. Үүнтэй хамт ирэх сэжиг айдсын параноя төвшин хүртэл маш өндөр байх боломжтой. Учир нь татхучны хууль нь өөрөө өөртөө ямар ч буруу өгдөггүй салбар юм. Бүх буруу түүнд итгэгчд нь өөрсдөө хүлээж авдаг. Тэгэхээр олон үед маркетингийн системээр ажилладаг компаниуд татхучны нууц хэмээх энэхүү санааг ашиглаж хэрхэн амжилттай тарих угааж байгаа нь тийм гайхаад байх зүйл байхгүй лээ. Татхучны нууц нь шашны гаж урсгал калт маягийн сэтгүүг хэрхэн амжилттай суулгаж байгаа нь тийм гайхмар зүйл биш. Учир нь эргэлзээ болон логик сэтгүү нь хавчигдаж гадуурхагддаг. Калт нийгэмлэг болон олон үед маркетингийн компанид итгэж хөрөнгө оруулалт хийгээд зорилгодоо хүрэх биш. Бүтлгүүтлээр дүүрэн байвал энэ бүхэн чиний буруу болж хоцордог. Энд ирээд энэ бүхэн зогсохгүй. Учир нь татхучны хууль эрүүл мэнд эмнэлгийн салбарт ч гэсэн холбогдож нөлөөллөө тогтоож эхэлж байгаа юм. Чиний өвчин өөрийн чинь энергийн үйлдэл аура чинь гэмтсэн учраас тохиолдож байгаа гэж тайлбарлах гээд байгаа. Ронда Бьорны нууц хэмээх кинон таталцлын хуулийг дэлхийд алдартай болгосон. Жишээ нь өөрийн ном болон кинон дээр хорт авдрыг хүртэл зөвхөн эерэг бодлоор эдгэнэ гэж батлаад байгаа. Энд материаллык буюу бодит хор хохирол нь сэтгэл зүйн саадыг давж аюултай үр дагаварт хүргэдэг. Эхэндээ гим хоргүй мэд санагдаж байсан зүйлс эндээс эхлэн бүдэг бараа илүү ноцтой хөнгө аястай болдог. Эергээ сэтгэх, өөдрөг байх, зорилгоо төсөөлөх, итгэл үнэмшлийн үг хэллэх, бясалгал хийх гэх мэт нь гаднаасаа бол зүй ёсны бүр ашигтайч гэж хэлж болохоор зорчлоод. Гэхдээ эдгээрийг таталцлын хууль болон түүнтэй хамт яваа шинжлэх ухааны бус санаануудтай хамт салгаж авч үзэх боломжтой юу? Эдгээрийг зүгээр л тэдний жинхэнэ утгаар нь амжилтанд хүрэх газрын зураг, амьдралд ялах нууц жор гэж биш, зүгээр л туслах дадал зуршил гэж харах боломжтой. Мэдээж туслах хэрэгсэл гэвч энд нэг асуулт орон гарна. Татхучны хууль гэсэн энэхүү санаанаас хэн энэ бүхний ард ашиг олж байгаа вэ? Энэхүү идеологи гэмгүй санааг ашиглаж хэн энэ бүхний ард гэмгүй царайлчгаад хэн энэхүү тоглоомны ялагчд нь болж байгаа вэ? Андуурах хэрэггүй. Энэ бол жижиг бизнес биш. Надад нэг найз маань нууц гэдэг үнэхээр байдаг гэж талаар хэлж байсан. Энэ бол Наполеон хийлээс үүдэлтэй калт маягийн итгэл үнэмшил юм. Яг үнэндээ тэр бол зүгээр л амжилттай ловирч байсан. Яг тэдний залин ловир хэрхэн явагддгийг мэдэхгүй. Эдгээр нөхдүүд ямар сайн ярьдгийг мэдэхгүй. Вима болон татхучны хууль хоёроос гараас гарт дамжих ловир юм. Чи логикийг давж сэтгэх хэрэгтэй. Логик чамааг удирдахыг зөвшөөрж болохгүй. Учир нь логик бидэнд муугаар нөлөөлдөг юм. Эндээс та хэр их мөнгө алдсан бэ? Хэдэн 10,000 фунт алдсан. Үүнээс болж маш их мөнгө алдаж дампуурсан. Өөрт тохиолдсон зүйлээ ингэж л тодорхойлно доо. Эцсийн дүгнэлт. Чи зөвхөн таталцлын хуулинд итгээд хэн нэгэнд мөнгө төлөөд манифест хийхийг заалгаад зүгээр л хүссэн зүйлээ бодоод тэр зүйл чинь биелэхгүй. Жишээ нь хүн турахыг хүсээд би туранхаа гэд өдөр болгон өөртөө хэлээд турчихгүй. Өвдсөн хүн ч гэсэн эмчилгээгээ хийлгэхгүйгээр эрүүл сарвал болох боломжгүй юм.
Үүнд хичээл зүтгэл арга барил, тууштай байдал, өөртөө итгэх итгэл хамгийн чухал нь чиний хийх үйлдэл юм. Зөвхөн санаа бодлороо бүгдийг татна гэдэг бол ташаа ойлголт юм. Тийм эд шидийн зүйл хаач байхгүй. Итгэл гэдэг бол бидэнд өгөгдсөн агуу зүйл. Үүнийг хинч бидэнд заагаагүй юм шүү.